Сайн байна уу? За өнөөдрийн хичээлийн сэдэв маань цахим хичээл хийх алхмууд. За энэ хичээлээрээ бид нэр цахим сургалт гэж юу юм? Цахим сургалтын хэлбэрүүд минь ямар байдгийг. За цахим сургалтыг ер нь хийхин тулд ямар алхам, ямар үе дарааллын дагуу хийх тэм ерөнхий стратеги талаар мэдэж авах болно. Сургалт гэж юу вэ? За тэгэхээр технологи зориулсан бүх төрлийн сургалтыг цахим сургалт гинэ. За тэгээд интернетээс та цахим сургалт гэж юу вэ гэсэн түлхүүрүүгээр англи монголоор хайлт хийгээд үзэх юм бол маш олон төрлийн тодорхойлолтууд гарч ирж байгаа. За энэ чиглэлийн судалгаа хийдэг одоо эрдэмтэн судлаач нар бол энэ сургалтыг өөрийнхөө өнцгөөс бол тайлбарласан байдаг. За саяны хүргэсэн тодорхойлолт бол одоо Монгол Улсын шинжилгээ ухааны технологийн их сургуулийн доктор уран чөмг багшийн тодорхойлсон тодорхойлол. За тэгээд энэ уран чөмг багш болохоор яг цахим сургалтын талаар бол нэлээд судалгааны ажил хийдэг. Та энэ уран чөмгийн багшийн вебсайтад очлоод үзээрэй. Хэрвээ цахим сургалтын талаар дэлгэрэнгүй судалгааг хүсэж байгаа бол за цахим сургалт маань болохоор дамжуулж байгаа, явуулж байгаа хэлбэрээсээ хамаарат бол нэлээд олон хэлбэртэй байдаг. За хэлний хичээл, онлайн хичээл, зайн хичээл, дүрс бичлэг, дууд бичлэг, файл хэлбэрийн агуулгууд, мөг буюу одоо олон нийт нээлттэй онлайн сургалтууд. За компьютерт суурилсан сургалт, вебэд суурилсан сургалт, интернетээс суурилсан сургалт, холимог сургалт, виртуал сургалт, мобайл сургалт гэсэн ийм хэлбэрүүдтэй байдаг байна тийм ээ. За одоо яг таны бидний энэ сургалт маань болохоор вебэд суурилсан сургалт. Энэ төрөл хэлбэрт хамаарагдана. За цахим сургалтын гол давуу талуудын талаар өгч тайлбарлая. За нэг юм хэлгээд багш нь энэ хичээл дээрээ бол онлайн мэдлэгийг бол нэгт гэж оруулж их дэлгэрэнгүй оруулахгүй ер нь товчхон та бүхэнд хүргээд явж байгаа. Тэгээ та бүхэн өөрөө энэ талаараа дэлгэрүүлж бол интернет их сурвалжуудыг ашиглаарай. За энэ цахим сургалтын үед бол багш нь одоо техникэл ур чадварыг илүү эзэмшүүлэхэд чиглэгдсэн практик одоо хэрэглэх одоо жишээ нь тухайн програмын яг энэ юм ингэж ашиглаад ингэж хийвэл юм байдгаа гэдэг юм тийм ээ. Тэр талаас нь илүү хичээлээ бэлдсэн байгаа шүү. За цахим сургалтын давуу тал гэдэг юм бол маш олон давуу талуудтай тийм ээ. За тэрнээс зөвхөн хэдэн дурдъя. За цахим сургалт нь бол танхимын сургалтыг бодвол илүү харьцангуй уяатан сургалт. За үүнийг юугаар илэрхийлэх вэ гэхээр за цахим сургалтаар суралцагч нь болохоор багшийн цахим хичээлийг орон зай, цагийн хязгаарлалтгүйгээр өөрийнхөө сурах арга барил хурдандаа тааруулан сурах боломжтой байдаг. За мөн хичээлийг дахин үзэх замаар ойлгоогүй зүйлээ нөхөж судлах, сурч мэдэх боломжийг олгодог тийм ээ. За тэгвэл цахим сургалтыг болохоор одоо яг орон зай хязгаарлалтгүйгээс хинж хизээж хэдэн насны хүн ч ингээд суралцах боломжтой учраас боловсролын тэгш бус байдлыг айлгах нэг шийдэл гэж бол үзэж байгаа. За мөн нөгөө доктортой хөгжлийн нөгөө 17 зорилго 160 хэдэн нөгөө зорилтуудын нэг болох чанартай боловсролыг дэмжих гэсэн тэр зорилтыг одоо хангах гол арга хэрэгсэл бол ерөөсөө олон нийтэд нээлттэй онлайн сургалтууд буюу онлайн курсууд гэж бол эрдэмтэн судлаач нар бол үзэж байгаа. За цахим хичээл хийх алхмууд. За бид нар цахим хичээлээ хийх дээр нь ямар алхам, ямар үйлчлэлтэй хийх юм бэ гэсэн асуудал гарч ирнэ тийм ээ. Тэгэхээр багш нь энэ цахим хичээл хийх ерөнхий стратеги буюу алхмуудын талаар хэлж өгөх болно. За цахим сургалтанд ашиглагддаг цахим хэрэглэгдэхүүн хичээл хийх нь бол танхимын сургалтанд ашиглагддаг хичээлийн хэрэглэгдэхүүн хийхээс илүү үнэтэй бөгөөд цаг хугацаа, хүн хүч, нөр хөдөлмөр хичээл зүтгэл бол шаарддаг. За мөн багш цахим хичээл, цахим хэрэглэгдэхүүн хийхэд зориулагдсан одоо техник, програм хангамж ашиглах одоо мэдлэг чадвартай байх хэрэгтэй болдог. За мөн цахим хичээлийг хийж боловсруулахдаа одоо
визуал элементүүд тэр дундаа мультимедиа технологиг ашиглах хэрэгтэй гэж зөвлөдөг. За визуал элементүүд гэдэгт нь яг юу арах вэ гэхээр зураг, видео, график, симулятор, үзүүлэн файлыг орох нь. За тэгээд мультимедиа технологиг ашиглах нь яг ямар давуу талтай юм бэ гэхээр хийсвэр ухагтгүй болон төсөөлж харахад төвхтэй зүйлсийг одоо бодит юм шиг харагдуулж чаддгаараа хичээлийг ойлгомжтой, илүү сонирхолтой болгож суралцагчдыг амжилттай суралцахад нөлөөлөх нэг хүчин зүйл болж өгдөг байна. Багш нь энэ зурган дээр захин хичээл хийх алхмуудыг харууллаа. За 1-р алхам дээр захин хичээлийн сэдвийг сонгоно, 2-р алхам дээр захин хичээлийн агуулгыг бүтээн, 3-р алхам дээр захин хичээлээ хүргэх нь байна. За багш нь энэ хичээл дээр ер нь захин хичээл хийх алхмуудын талаарх ерөнхий ойлголтыг нөгөөд юм. Дараагийн хичээл дээр яг энэ 3 алхмынхаа дагуу бүгдээрээ захин хичээл хийж сурах болно. За тэгээд багш нь энэ сургалтынхаа туршид ер нь бол онлайн мэдлэгийг бол нэг ерөнхийд нь л өгнө. Тэгээд хамгийн гол зүйл маань болохоор яг техникал чадварыг эзэмшүүлэхэд орж байгаа шүү. За тухайн програмын яг энэ командыг яг ингэж хэрэглэдгээ захин хичээл хийхдээ ингүүл эдрүүр дүнтэй гэдэг гэдгийг ер нь жишээ байдлаар тэгээ хийж үзүүлээ. Тэгээ та нар өөрсдөө турших маягаар энэ хичээл маань хийгдсэн байгаа. За 1-р алхам дээр захин хичээлийнхаа сэдвийг сонгоно гэсэн тийм ээ. За хичээлийн сэдвийг сонгох маань зорилттой бүлгийг тодорхойлох, сургалт явуулах хэрэгцээ үндслийг тодорхойлох, хичээлийн агуулгыг дамжуулах технологи, цахим сургалтын хэлбэрээ сонгох маань. За хичээлийнхаа сэдвийг сонгосныгаа дараа тухайн сэдвийг хэдэн насны хүнд зориулт заах юм. Тэрийг намын түрүүн сайн тодорхойлж өгөх нь тийм ээ. За тэгээд зорилттой бүлгийг тодорхойлсныгаа дараа ер нь энэ хичээлийг ер нь захин хэлбэрээр явуулах шаардлага байгаа мó, хэрэгцээ шаардлага үнэхээр байна уугүй юу? За захимаар явуулахад ер нь үр дүн ямар байгаа гэдгийг бүнийг нэрийн тооцоолох хэрэгтэй байх байна. Тооцоол тодорхойлох хэрэгтэй байна. За ингэснийхаа дараагаар одоо зорилттой бүлгийг дээрээ үндэслээд ер нь хичээлийн агуулга ер нь ямар технологиор дамжуулах уу? Ямар сургалтын хэлбэрээр явуулах уу гэдгийг сонгох хэрэгтэй болдог. За хичээлийн агуулгыг дамжуулах технологи гэхээр яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо текстэн файл хэлбэрээр дамжуулах юм уу, эсвэл зураг байх юм уу, аудио хэлбэрээр дамжуулах юм уу, видео байх юм уу, одоо ингэ мультимедиа технологи ашиглах юм уу гэдгийг л тодорхойлж өгнө гэсэн үг шүү дээ. За тэгээ захим сургалтын хэлбэрээ сонгох гэдэг нь болохоор ингээ бэлэн болтын захим сургалтаа ер нь ямар веб суурилснаар дамжуулах юм уу, эсвэл компьютер суурилсан сургалт авах юм уу, телевизээр хичээл авах юм уу, мобайл сургалт авах юм уу гэдгийг бас сонгож өгөх нэ. За тэгээд хичээлийн бүлэг сэдвээ захим сургалтанд бэлдэх юм уу, зөвхөн ээлжид хичээлийн агуулгыг захим сургалтанд бэлдэх үү гэдгийг бас та сонгох хэрэгтэй. Эхний анх удаага захим хичээл хийж байгаа ч юм уу хүмүүс болоод ер нь эхлээд ээлжид хичээлийнхаа агуулгыг захим сургалтанд бэлдээдэг үзээрэй. Тэгснийхаа дараагаар бол олон хичээлүүдээ ингээ хийх боломжтой. За ээлжид хичээлээ захим сургалтанд бэлдэх гэж байгаа гэвэл ээлжид хичээлийн хөтөлбөр ер нь боловсрол энд нь хичээлийн сэдв байна тийм ээ. Тухайн хичээлийн зорилго байна. Тэгээ агуулга маань арга зүй тэгээд дүгнэлт байх маань тийм ээ. За ийм 5 зүйлээс ээлжид хичээлийн хөтөлбөр боловсруулах зүйл маань бүрддэг байна. За тэгээ багш нь энд яг за энэ болохоор энэ их сурвалжинд болохоор энэ Монгол Улсын багшийн сургуулийн Монгол хэл нийгмийн ухааны тэнхимийн багштай. Тэгээ ган бол төш одоо ээлжид хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй гэдэг энэ хичээлийг та бүхэн үзээрэй. Би энд линкийг холбоод өгсөн байгаа. За 2 дугаар алхам дээр бид захим хичээлийнхаа агуулгыг бүтээв. За тэгэхээр төлөвлөх, захим хичээлээ хийх. За юуг төлөвлөх вэ? За тэгэхээр өмнөх алхам дээр бид нэр хичээлийнхаа хөтөлбөрийг боловсруулчихсан тийм ээ. Тухайн хөтөлбөр дээрээ тулгуурлаад захим хичээл хийх төлөвлөгөөгөө гаргах нь. За тухайн хичээлийн агуулгыг хүрэхдээ бид нэр агуулгын гол хэсгийг хэрхэн сонгох уу? Тэгээ сэдвийн задаргаагаа хийгээд
одоо жишээлбэл текстийн мэдээллийг ямар визуал элементүүдээр орлуулахыг, ямар мультимедиа ашиглахыг, хөдөлгөөн, дүрс, дуу оруулах хэсгийгээ шийдэж ин төлөвлөж өгөх нь шүү дээ. За мөн хичээлийн одоо агуулгын видео хэлбэрээр хэрвээ хүргэх гэж байгаа бол камерны өмнө зогсоо та хичээлээ зааж байгаагаар хичээлээ бичих юм уу? Эсвэл компьютерийн дэлгэцээ бичээд түүнийгээ хуваалцах юм уу? За тэгээд үзүүлэн файл ашиглах гэж байгаа бол үзүүлэн файлыгаа төлөвлөлтийг хийн, түүнийг ямар байдлаар хийх үү гэдэл бүх зүйлийн нарийн төлөвлөж өгөх нь. За ингэж наривчлсан төлөвлөгөө гаргасныхаа дараагаар бид нэр цахим хичээлээ хийдэг. 3 дугаар алхам цахим хичээлээ хүргэх. Бэлэн болсон цахим хичээлээ суралцагч нартаа хэрхэн хүргэх вэ? За тэгвэл бид цахим хичээлээ хүргэхдээ дараах 3 аргаар хүргэх боломжтой байна. Нэгдүгээрт нь цахим сургалт зардаг вебсайтууд дээр өөрийн цахим хичээлээ байршуулах. Хоёрдугаарт нь сургалт удирдахад зориулагдсан платформуудыг ашиглан өөрийнхөө цахим сургалтын вебсайтыг хөгжүүл түүн дээрээ байршуулан хүргэх. Гуравдугаарт нь өөрийнхөө вебсайт дээр мөн эсвэл сургуулийнхаа вебсайт дээр сургалт удирдахад зориулагдсан нэмэлт залгаас буюу планк нэмэлт ийм програмуудыг сургалт удирдахад зориулагдсан програмуудыг холбож өгөх замаар сургалтаа хүргэх боломжтой байна. За цахим сургалт зардаг вебсайт гэдэг нь ерөөсөө энгийнээр хэлвэл цахим хичээл, цахим сургалт, инфо бүтээгдэхүүнийг зардаг интернет дэлгүүр гэж ойлгож байна. За таны цахим хичээлийг байршуулсныхаа төлөө, зарсныхаа төлөө танаас тодорхой хэмжээний төлбөр авч үйл ажиллагаанд санхүүждэг ийм вебсайтууд гэж ойлгож байна. За энэ багшийн жишээ болгоод Udemy, Tencent-ийн EduBox-ыг оруулж өглөө. За энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг сайтууд болж маш их болсон. Монголд бол сүүлийн үед бол миний мэдгээр л 10 гаруй байгаа. За та нар өөрсдөө сонирхол интернетээс хайгаад үзээрэй. Хэм хичээлээ Tencent-ийн дээр байршуулаад суралцагч нартаа хүргэх бүрэн боломжтой. За мөн EduBox дээр байршуулах боломжтой байна. Эсвэл Udemy гэдэг олуулсан энэ сайтн дээр байршуулах боломжтой. За цахим хичээлийг хүргэх хоёр дахь арга нь юу вэ гэхээр цахим сургалт удирдах систем ашиглаад өөрийнхөө курсыг хүргэх боломжтой. Өөрөөр хэлбэл та цахим сургалтаа явуулах, цахим сургалтыг удирдахад зориулагдсан тусгай юм системүүд дээр өөрийнхөө вебсайтыг хөгжүүлээд түүн дээрээ цахим хичээлээ байршуулаад суралцагч нартаа хүргэнэ гэсэн. За тэгээд багш нь энд болохоор яг өөрийнхөө хэрэглэж үзсэн 3 сургалт удирдах системийг товчхон мэдээллийг орууллаа. За энэ сургалт удирдах систем бол маш олон янз байгаа. Зүгээр интернетээс сургалт удирдах системийг хэрхэн сонгох вэ гэсэн түлхүүрүүгээр хайлт хийгээд үзэж болно. Эсвэл сургалт удирддаг шилдэг системүүд гэхээр маш олон жагсаалтууд гарч ирж байгаа. За тэгээ багш нь бол энэ Moodle, ThinkPic, Teachable-ийг ер нь туршиж хэрэгжилж үзсэн учраас энэ талаараа нэг товчхон мэдээлэл хүргэе. За Moodle сургалт удирдах систем. За Moodle сургалт удирдах систем нь бол маш хүчрхэг төөл гэж нэрлэгддэг. За Moodle сургалт удирдах системийг хөгжлөн академик боловсрол тэгээд зэрлэмжлэгээний байгууллагууд илүү төлхөө хэрэглэж байгаа. Гэхдээ хувь хүн болон багш нар ч гэсэн бас өөрийнхөө сургалт удирдах системийг энэ Moodle дээр хөгжүүлэх боломжтой. За Moodle нь болохоор 3 янзаар хэрэглэх боломжийг олгодог. За нэгдүгээрт нь болохоор Moodle-ийн инсталлыг өөрийнхөө сервер дээр татцуулгаад өөрийнхөө сургалт удирдах системийг хөгжүүлэх явах боломжтой. За энэ тохиолдолд багш нар болон хүмүүсээс нэлээд техникийн мэдлэг болгох шаарддаг. За хоёрдугаарт нь болохоор энэ Moodle Cloud дээр шууд агуулга удирдах системээ зохион байгуулалт явуулна гэсэн. За энэ нь бол та мэйл хаягаа бүртгүүлээл тэгэл ямар нэгэн сервер энэ төр төрөсөлж авахгүй байна шүү дээ, тий. Шууд Moodle-ийн өөрийнх нь сервер дээр л бид сургалт удирдах системээ хөгжүүлээд явна гэсэн.
За тэгээд дараа нь болохоор 3 дахь юм болохоор одоо энэ Moodle партнер гэдэг энэ Moodle-ийг одоо хөгжүүлэх компанитай хамтарч ажилладаг одоо байгууллагуудын юм Moodle дээр хөгжүүлсэн системийг ашиглаа явах боломжтой гэсэн юм 3 төрлөөр та энэ дээр сургалт удирлах системийг хөгжүүлэх боломжтой байх нэ. За энэ нэг ороод харъя да. Та план одоо өөрийнхөө төлөвлөгөө тохируулаад одоо сонгох боломжтой. Ер нь гэхдээ cloud нь бол юм одоо техникэл мэдлэг багтаа хүмүүс бол cloud-ыг ашиглахад илүү хялбар амар гэдгээ. Аюул байдал мэл хамаг юм нь бол энэ өөрсдөө Moodle-ийнхаа хариуцсан явуулчихна гэсэн үг шүү дээ. Сервер системийнх нь аюул байдлыг. За тэгэхээр Moodle-ийн хувьд болохоор юу энэ одоо storage-ийн хэмжээ айгүй бага байдаг. 400 мега. Тэгээд за 400 мега дээр одоо текст мэдээлэл тавина гэсэн үг шүү дээ. Тэгээ бусад аудио, видео одоо өөр цэрүүд дээр одоо видео байршуулдаг ч юм уу бусад цэрүүд дээр байршуулж тэрийг холбож ашиглах боломжтой гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ болохоор төлбөргүй хөлбөр нь юм байна тийм ээ. За жилийн $80 нь болохоор одоо энэ 50 хэрэглэгчтэй юм байна. Тэгээ энэ үзүүлэлтүүд нь бол ингээд ер нь бол байж байгаа жоохон нэлээд үнэтэйдүүлэн тийм ээ. Moodle яг энэ сургууль зориулагдсан нь бол ийм биш тийм ээ. 200 мега. За энэ Moodle-ыг ашиглаж болох нь за Teachable гэдэг. Яг энэ бол энэ сүүлийн үед бас маш их өргөн хэрэглэгдэж байгаа. Хувь хүмүүс болон тэгээд энэ сургалтын байгууллагууд Teachable яг бол маш өргөн хэрэглэдэг болсон. За интернетээс ороод ер нь бол интернетээс та ер нь захим сургалт удирдах системээ яаж сонгох вэ гэсэн төрөөр хайхталтай баг хамгийн дээдлэл нь ThinkCamp мөн юу Teachable бол гарч ирнэ ер нь хэрэглэхэд хамгийн хялбар бие даасан сургалт удирдах систем гэж. За энэ болохоор нэлээд энэ дэр ер нь хэрэглэгчийн тоо энэ нь бол харагдаж байна тийм ээ. За ийм байна. За үнийх нь ямар үнэтэй. За үндсэн гэхээр үнэгүй хөлбөр байхгүй байх нь тийм ээ. Сард бол $29 төлөх юм байна хэлэхдээ. За тэгээ та одоо төлбөрийнхаа 5% ер нь одоо бэлтэн 5% төлөх гэсэн. Тэгээ 2 эдминтэй. За ийм бас жоох үнэтэй байх нь тийм ээ. Moodle, Teachable одоо ThinkCamp-ийн 3 бол ерөнхийд нь хэрэглээ туршиж үзсэн. За эндээс бол хамгийн одоо хэрэглэхэд амар хялбар ер нь супер нь бол ThinkCamp байсан. За тэгэхээр ThinkCamp хэрэглэж байна харъя. Маш олон хүмүүс хэрэглэдэг байх нь тий 164 онд хэрэглээ. Ашиглагддаг байх нь. За үнийн хувьд за ThinkCamp-ийн хамгийн гоё юу нь болохоор юм. Эхлээд та ThinkCamp-ээр таны одоо зорилгот нийц шинэ үгүй юу гэдгийг нь болохоор одоо энэ үнэгүй фри хөлбөрийг аваад ингээд хэрэглээд үзэх хэрэгтэй. Энд нь болохоор яг захим сургалт явуулахад дээрээс зориулсан бүх юм нь бол байж идэг. Одоо энэ үнэгүй хөлбөр дотор нь одоо энэ хэд контент хостинг гэхээр энд нь болохоор ерөөсө хязгааргүй. Сая ингээд Moodle дээр гэхэд бол хэдхэн мега 400 мега. За тийч энэ дээр болохоор бас юу нь болохоор хязгааргүй байгаа хаа. Teachable дээр энэ дэр ер нь бол хязгааргүй байгаа энэ яг бидээс ийм cloud сервер. За тэгээд одоо энэ төлбөрийнхаа хэрэгслийг шууд холбож болдог. PayPal, Stripe гэл. Тэгээ 3 курс нь бол эхний удаа 3 курс зохион байгуулалтаар ямар нэгэн төлбөр байдгүй болохоор хүмүүс бол Teachable-ийг маш их хэрэгэлдэг. Тэгээд сургалт энэ гайвуу ер нь боломжтой бол дараагийнх нь ингээд төлбөртэй үйлдвэрийг шилжүүлэх явах бол ер нь бол захим сургалт энэ чиглэлийн одоо та үйлчлэгээ эрхлэж байгаа ер нь энэ чиглэлийн одоо боловсролын контентуудыг одоо борлуулж тийм ээ ашиг орлого олгож байгаа. Та ThinkCamp-ийг сонгороо. За 3 дахь арга нь өөрийн вебсайт дээрх захим сургалт удирдах системээрээ дамжуулаад захим хичээлээ хүргэх боломжтой. За энэ юу гэсэн үг вэ? Хэрвээ та өөрөө одоо вебсайттай байгаад түүн дээрээ одоо нэмэлт юм захим сургалт удирдахад зориулагдсан юм тусгай залгаас буюу одоо ийм програм бидэг. За тэр програмыг холбож өгөөд түүн дээрээ өөрийнхөө захим сургалт удирдах системийг хөгжүүлээд захим хичээлээ байршуулад суралцагч нартаа хүргэх боломжтой ол гэсэн үг байхгүй юу?
За одоо жишээлбэл таны буюу танаас сургуулийн вебсайт WordPress дээр хийгдсэн гэж бодъё. За тэгвэл WordPress дээр одоо цахим сургалт одоо удирдахад зориулагдсан миллионын дайш гэдэг ийм нэмэлт залгаас байдаг. Тэр ерөөсөө татаад ингээд суулгахад бол үнэгүй хөлбөр. Одоо амархан суучдаг тэгээ туршаад үзэх хэрэгтэй. Тэгээд WordPress бол маш их хэрэглэгддэг одоо хамгийн их хэрэглэгддэг агуулга удирдлага систем байгаа. За тэгээд Learning Dash гэдэг энэ Plank гэдэг нь яг сургалт удирдахад зориулагдсан ийм систем байдаг. Энэ шууд одоо холбох боломжтой гэсэн үг. За өнөөдрийн хичээл ингээд өндөрлөө. За хичээлээ дүүрмэл. За бүгд өнөөдөр цахим сургалт ба цахим сургалтын энэ давуу талуудын талаарх ерөнхий ойлголттой танилцсан. За мөн цахим хичээлгийг 3 алхмыг мэддэг боллоо. За дараагийн хичээлийн сэдэв маань юу байх вэ? Цахим сургалтын агуулгыг дамжуулах хамгийн үр дүнтэй арга юу вэ?